Би хайрыг мэднэ. Хурууныхаа өндгөөрөө уруулаараа мэднэ. Би хайрыг мэднэ. Нүдэ ханаад гэрэлт хөгжмийн сонсонгоо үзнэ. Би хайрыг мэднэ. Цэнгэг хүйтэн ус аманда балгах мэт. Балгаад залгих мэт. Тийм сэрүүн бас халуун. Халуун галын бүжиглэл мэт. Тийм бүжиглэнгээр орших мэт. Би хайрыг мэднэ. Хүзүүгээрээ ар нуруугаараа би хайрыг мэднэ. Зүүд зөнгөөрөө зүрхний ховдлороо цус шүүрсэн харцаараа эргэлдэн унах нулимсаараа мэднэ. Тэнгэрт гинэт нисэх шиг, тэнгэрээс доош унах шиг тэр мэдрэмжийг мэднэ. Толгойдоо титэм өмсөнгөө хөлдөө гаваар гавлагдах шиг, эсвэл өглөөтийг амьдруулах шиг, шинээр амьдрал өгөх шиг, цоо шинээр бүхнийг сая харах шиг гээд бас авралтны гарын аясаар арчилгаа сувилгааны ирэхээр би хайрыг мэднэ. Орооцолдсон үндэс шиг, тэр үндэсний ямар нэгэн өнгөц цэцгийн үнэр шиг, тогтуу нуур шиг, түүний дээрээс тонгоон харах нар шиг би хайрыг мэднэ. Гарын алган дээрх хувь тавилангийн зураасаар гэрэлтсэн хүүхний минь хатуурн чангарах агшнаар, хойлох сарны гадаргууг тэмтрэх харцныхаа урсгалаар би хайрыг мэднэ. Энэ хайр намайг өөрчлөхөөр оролдохыг, хоолой мөгөөрсийг зүлгүүртхийг, нарийн бишгүүр болгон хувирахыг би мэднэ. Энэ хайр миний цусыг сэлбэж сэргээгээ зогсохгүй, шүрмсийн минь чавхтас шиг татан амьд зэмсэгт хэрэглэнэ. Энэ хайр нүдний минь хүүхэн харааг дотоод руу минь чиглүүлнэ. Сэтгэл рүү, ямар нэг хийм рүү, далдын нууцлаг руу хүргэнэ. Би хайрыг сүүдрээрээ, сүнсээрээ, хурууныхаа өндгөөрөө мэдэрнэ. Би хайрын гэрэлд би хэл сэтгэлээ эзэмдүүлсээр. Өөртөө тулгарсан асуудал муу юм уу, эн чинь биш юм уу гэж хүн уншсан эргэлцүүр хэмжээнд бичсэн. Тэгэхээр бидний ингээд явахлаар магадгүй сэтгцийн асуудал гэдэг зүйл нэлээд харьцангуй ойлголт болж таарах гэдэг байгаа байхгүй. Яг энэ дээрээс ингээд аваад үзэхлээр энэ нэгдүгээртэн Сильвия Плат гэдэг маань өөрөө сэтгцийн яг бидний ойлгоод байгаагаар асуудалтай хүн мөн үү биш үү гэдэг нэг тодорхойгүй байна. Яагаад тэгэхээр энэ хэрвээ сэтгцийн асуудалтай байсан байлаа гэд энэ хүн тэрнийг хөндлөнгөөс ажиглаад, одоо өөрөөр хэлэх юм бол эрүүл бус ухааныг, өөрийнхөө эрүүл бус ухааныг өөрийнхөө эрүүл ухаанаар ажиглаад эрүүлэр бичнэ гэдэг бол одоо яг ийм онгодтой, авьяастай өөр хүн биш болохоор надад бол их сонин санагдаад байгаа юм л та. Дугаар зууны Америк яруу найрагт хамгийн алдартай нэг эмэгтэй яруу найрагч бий. Тэр бол Сильвия Плат. Сильвия Плат богинохон амьдрахтаа маш гайхамшигтай шүлгүүдээс гадна нэг арман бичсэн. Тэр арман бол 1960-аад оны Арманы хөгжилд
маш өвөрмөц үзэгдэл болсон тийм арман байгаа. Энэ армаа 2-3 жилийн өмнө монгол хэлээр орчуулж гарсан байгаа. Хонхон шил гэдэг нэрээр. Хонхон шил армааны тухай ярилцаач гэж өнөөдөр Монгол Улсын их сургуулийн багш, төгсгөл судлаач доктор Шараагийн Баттүрийг урьсан юм аа. За армааныхаа тухай Баттүр докторын яриаг сонсъё. Хонхон шил гэдэг арман байна. Агуулгын хувьд бол их товчхон. Товчтой бүр бараг одоо их товчхон гэж болно. Өөрөөр хэлэх юм бол нэг 20 орчим насны нэг бичих сонирхолтой, магадгүй нэлээд бичих авьяа ёстой охин тодорхой нэгэн сэтгүүл сонины газар ажиллах урилга аваад тэнтэй нэг хэд хонж жагаад за тэгээ эргээ явсан, эргээд гэртээ харьсан, сэтгцийн асуудалтай тулгарсан, тэр нь даамжирсан. За тэгж явж итэл баг зохиол төгсчдөг. За төгсөхдөө бол яг тэр зохиолын Гул Баатрын маань сэтгцийн эмгэг гэхүү асуудал гэхүү тэр зүйл нь идэгсэн үгүй юу, цаашдаа амьдрал яах нь гүн тодорхойгүйгээр дуусчихдаг. Түрүүн та нэвтрүүлгийнхээ эхэнд хэлж байна. Их богино асуулсан зохиолчоо гэдэг. Энэ зохиолчийн нэг талын намтар гэж болохоор зохиол. Нөгөө талаар энэ зохиолчийн одоо сэтгэлийн шаналн гэж болох армаа юм уу гэж ойлгодог. За тэгээ энэ ч утгаараа энэ зохиол маань 1960-аад оны одоо өрн дахны за тэр дундаа Америкийн уран зохиолд өөрийн хүндтэй байр суурь эзэлдэг. За энэ хүндтэй байр суурийг нь бас дэлхийн нийт хуваалцсан гэж ойлгож болно. За хуваалцахдаа за одоогийн байдлаар би сүүлд харахад 40 орчим хэлээр орчуулагдаж нийт төгссөн, дэлхийд даяар төгссөн зохиол юм байгаа. За тэгээ энэ зохиолтой бид бол харьцангуй хожуу танилцсан. За хожуу танилцахдаа одоо нэг монголоор орчуулагдаад 2-3 жил болж байгаа баг. Тийм ээ 22 онд орчуулагдсан юм байна. Наран жаргал гэж орчуулсан. Энэ зохиолыг бидний уншдаг, бидний одоо танилцчихсэн гэх юм уу зохиолуудаас зарим талаараа их өөрөөр хэлэх юм бол бидний 90-ад оны хүртэл туг талбайгаа болгож явсан сайн мууг нь бол яриаггүй. Тэр уран зохиолын аргын хүрээнд бол энэ зохиол их тийм үзэл сурталгүй гэж болох зохиол байна. Яагаад гэвэл тухайн нийгэмдээ, тухайн гэр бүлдээ, тухайн хүрээлэлдээ өөр байгаа. За магадгүй өөр байснараа өөрөө их тийм шаналсан дүрийг гаргаж ирсэн зохиол. За энэ Сильвия Плат гэдэг энэ зохиолчийн энэ зохиолыг утга зохиолын онлын үүднээс их олон янзаар тайлбарлаж байна. За нэгдүгээр тайлбар нь бол одоо юу гэдгийг бидний ярьдаг уран сайхны сэтгэлгээ гэдэг зүйл маань яг рационал зүйл юм уу, иррационал зүйл юм уу гэдгийг нэг тайлбар нь энэ байна. Өөрөөр хэлэх юм бол зохиолч хүн гэдэг маань одоо уран сайхны сэтгэлгээ, урлагийн сэтгэлгээг үүсэн бий болсон тухай маш олон янзын онол байдаг. За тэрний нэг онолоор нь бол зохиолч уран бүтээлчд гэдэг бол ямар нэгэн байдлаар стандарт бус сэтгэлгээтэй хүмүүс байдаг. За тэр стандарт бус сэтгэлгээний хүрээнд уран бүтээл бий болдго юм а гэсэн үзэл онол байдаг. За хэрвээ тэр үзэл онол үнэн бол Сильвия Плат гэдэг энэ зохиолчийн өөрийнхөө сэтгцийн асуудлыг, өөрийнхөө эмзэглэл, шаналлыг гаргасан одоо нэг үр дүн нь энэ армаа юм а гэж ингэж тооцож болох талтай. За нөгөө талаараа одоо юу гэдэг нь бид нар энэ зохиолыг бичигдсэн цаг үе, за тэр нөхцөл байдлыг нь бас бодох хэрэгтэй. За энэ зохиолч маань өөрөө бол маш богинохон насалсан 30 орчим наслаад хурвоогоос өөрийнхөө хүслээр явсан зохиолч. За ингэж явахдаа энэ зохиолчоо одоо төлөвлөсөн хүн болж байгаа тэр цаг үе нь бол ерөнхийдөө нэг дэлхийн 2 дугаар дайны дараахан үед энэ хүн маань өөрөө төлөвшөж зохиол нь маш алдарсан. Энэ зохиолч маань өөрөө бол одоо бараг 10 орчим наснда зохиол бүтээл нь хэвлэгдэж Америкийн уран зохиолын нэг ирээдүй гэж бараг яригдчихсэн их алдартай нэртэй хүүхэд байхаас их алдарт хүрсэн зохиолч л доо. Тэгэхээр энэ зохиолчийн маань амьдарч исэн тэр ялангуяа энэ арманыг бичижсэн 60-аад он гэдэг маань өөрөө маш их сонирхолтой цаг үе. Одоо рок н роллын
рокийн эхэн үеч гэж болохоор за нөгөө талдаа дэлхийн 2 дугаар дайны тэр их эмгэнэл гашуудлыг туулсан хүн төрлөختөн маань өөрөө бид яах вэ гэдэг том асуултыг асуусан. За тэр асуултандаа бол нэлээд гутрангаар хариулж эхэлсэн цаг үе гэж бид ойлгодог. За тэгээ энэ цаг үед бас энэ зохиолчийн энэ зохиол гарсан нь бас одооны орчин цагийн үеэр бид ярьж болж байна болохгүй юу гэж. Эмэгтэй зохиолчийн эмэгтэй дүрийг яг тэр 60-аад онд ингэж гаргасан явдал нь бас тухайн үедээ их тийм өөрчлөлтийн бараг хонхыг цогсон юм уу гэж судлаачид үздэг. За тэгээ энэ бид их олон тохиолдолд утга зохиолын уналд уран зохиолын уламжлал, шинчил 3 төвшөнд ярьж байдаг. Дүрслэл, дүр, үзэл санааны гэдэг. Дүрслэлийн төвшөнд шинчил хийсэн зохиолч хүн төрөлхтний түүхэн нэг биш байдаг. Дүрийн төвшөнд шинчлэл хийсэн зохиолчд бол харьцангуй цөөхөн байдаг. За үзэл санааны төвшөнд өөрчлөлтийг авчирсан зохиолч бол бараг гарын 13-нд багтахаар гэх юм уу. Тэгвэл энэ зохиолч Сильвия Плат гэдэг энэ зохиолч үзэл санааны төвшин шинчлэл хийсэн гэхээс илүүтэй тэр дүрийн төвшөнд ямар ч байсан тодорхой өөрчлөлтийг утга зохиолын ертөнцид авчирсан юм а гэж үзэхээр л юм зохиол доо хармаа. Ер нь тэгээд 60-аад он их сонин цаг үеийн их өрөмц цаг үе байсан ба. Тэгээд 60-аад оны залуучууд бүх урлаг бүх юуны салбарт ингээл ондоо сэтгэлгээ бий болголоо шүү дээ. Энд эхлэн 50-аад оны Селлинжерийн алдартай манайд 3 янзаар орчуулагдсан тэр хөх тарайн талбайд бейсболын баригч тэр арманаас эхэлсэн юм шиг байна. Тэгээд үндсэндээ ингээд харахад 60-аад оны тэр бид нар зарим киногоор мэддэг өхөөний өрөн дээрх нислэг Кен Кейси. Тэгээд энэ эдний үеийг харахад дэлхийн нийтээрээ ярьдаг хэлийг өөр болгосон. Жишээлбэл Catcher in the Rye-гийн хэлээр юм уу эсвэл энэ хонхон шилийн хэлээр ярьдаг бүхэл бүтэн үе. Тэгэхээр тэр хонхон шилээр ярьдаг яг хонхон шил дээр энэ дээр гарч байгаа энэ энэ чинь баг хагас намтрын маягийн армаа гэж бас зарим талаар хүмүүс хэлээд байдаг. Зүгээр яг хагас намтрын гэхэд хаашаа. Гэхдээ амьдралд нь нэг удаа 101 ийм явдал тохиолдсон юу үнэхээр бий юм билээ. Тэрнээс гадна Сильвия Плат өөрөө сэтгцийн жоохон бас нэг асуудал гэх юм уу ямар ч байсан нэг тийм юм байсан. Тэр нь ч өөрийн сүлд нь дөнгөж 30 гараад амиа орлоход нөлөөлсөн баг. Тэгээд тэр энэ хүний амьдралыг нөгөө яруу найрагч нөхөр нь бас Ted Hughes гэдэг Английн алдартай яруу найрагч байсан. Энэ минтэй холбоод энэ хоёр чинь баг Сартер, Симона Бауэр хоёр шиг л алдартай тухайн үедээ 60-аад оны тийм хоёр хос байсан шүү дээ. Тэгтэл тэр бүх зөрчил рүү хүмүүс хитрхийг анхаарснаас болоод тэр дотоод сэтгэлийн тэр нарийн юм руу их байгаагүй шүү. Гэтэл тэрнийг хэрв энэ арманыг бичээг бол одоо болтол Сильвия Платын тухай элдв домог цуу яриа ингээд дуусахгүй байхсан байна. Гэтэл энийг бичснээрээ тэр хүн яг өсвөр нас дуусаад 19 гэл өсвөр нас дуусдаг юм уу? Барууны ойлголтоор бол. Гэтэл энэ чинь нэг 20 орчим настай хүн байгаа тийм. Тэгэхээр яг насанд хүрж байгаа тэр зам руу алхаж байгаа эмэгтэй хүн юмыг яаж хардгуу гэдэг нь тухайн үеийн дэлхийн ертөнцид ерөнхийдөө тогтсон ойлголтоос шал өөрөөр. Тэгэхээр энэ үеэс эхлээд магадгүй хүн төрлөختөн энэ арманаас хойш ч юм уу зөвхөн энэ армаа биш л дээ энэ үе олон энэ үеэс эхлээд өөрөөр хандсан юм шиг байна. Тэгэхээр бид нэр сэтгэлгээний эрхчлөө сэтгэлгээний өөр загваргүй сэтгэлгээч гэдэг юм ингээд янз янзын юм яагаад ярахад энэ яг энэ үеийн зохиолчдын бүтээлүүд үнэхээр нөлөөсөн. Хэрвээ ийм зохиолууд гараагүй бол тэгээд дараа нь мэдээж тэр чиний түрүүний ярианд дурдсан рок хөгжим байна. Тэгэл энэ үе чинь Анди Warhol гэдэг рокт ч нөлөөтэй юунд чинь төрслөхөрлөгч нөлөөтэй том хүмүүс гарч ирсэн. Ингээд эднэрийн нөлөө байгаагүй бол өнөөдөр бид нар нэлээд ондоо ертөнцид амьдарч байгаа байсан байх. Тийм юм шиг байгаа. Энэ хүн төрөлхтний түүхэнд энэ зүгээр миний өөрийн л бодлоо байна. Өрн төвтэй ертөнцөөр аваад үзэхэд нэг эртний грекэд нэг том асуулт тавьж эхэлсэн бид нар.
Бурхан гэдэг нөхөр бидэнд хувь тавилан яг заагаад байна уу, заахгүйгээд байна уу? За зааж байгаа бол тэр нь бидэнд ер нь их тийм эмгэнэлтэл сайн сайхныг ер нь авчирдаггүй юм байна гэдэг нэг хэсэг авсан. За тэрний дараа харанхуй үеч гэд нэрлэгддэг дундад зууны 1000-аад жил бид бурхан гэдэг маань нэг үзэл санаа шүү дээ. Тэр шашин бол хамаагүй. Нэг үзэл санаанд туйлбаргүй итгээд эсвэл итэг гэд тулгаад яваад байж. Дахин сэргэлтийн үед, сэргэн мандалтын үед бид нар дахиад эргэлзэж эхэлсэн. Бурханд тодорхой нэг үзэл санаанд, тодорхой нэг хүрээ жаазанд. Тэгсний эцэст Данте, Шекспир тэргүүтэн одоо зөвхөн уран зохиол дээр ярихад бид хүн төрлөختөн бол бурхантай ер нь эн тэнцүүмаа гэдэг үзлийг гаргаж эхэлж. За тэгээ энэ маань эргэж явсаар байгаад тодорхой их олон ургалч үзэл энтрийн хүрээнд явсаар байгаад 20-р 19-р зуунаас бол 20-р зууны эхэнд бидний нөгөө алдарт аж үйлдвэрийн хувьсгал гэдэг юмнаас хоошоогоо бид хүн төрлөختөн 20-р зууны эхний хагас гэхэд одоо түүхэнд байгаагүй хоёр том дайныг туулсан. За энэ дайныг туулах явцад зохиолчид хүн төрлөختний ирээдүй, хүний утга учир, амьдралын утга учирт улам их хэрглэж эхэлсэн байдаг. За тэрний бид жишээг бол одоо юу гэдэг Камю, Кафка, Хемингуэй, Фолкнер гэдэг их олон зохиолчийн зохиол бүтээлээс харж бол. Тэрний нэг нь бол энэ юм байна. Бид одоо нөгөө түрүүний одоогийн орчин үед яригдж байгаагаар тэгж хүүсээр эмгэгтэй зохиолч гэж ярьж болж байгаагүй би мэдэхгүй байна. Гол зүйл нь бол энэ 60-аад оны үед яг одоо тийм бага залуу эмгэгтэй хүн гэдэг маань хүн бидэнд бас асуудал байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн төрлөختөнд нэг ийм асуудал байна гэдгийг их тийм нээлттэйгээр гаргаж ирсэн явдал маань өөрөө их тийм хүн ч нэг үнэн зүйлийг л уншихыг хүсдэг, үнэнтэйгээ нүүр тулахыг хүсдэг. Одоо энэ арманыг уншихад нэг гайхалтай юм яалтчгүй мэдрэгдэх зүйл нь Сильвио Платын авьяас. Үнэхээр авьяастай хүн бол одоо юу ч үнэхээр яг л бичдэг юм. Одоо жишээлбэл тэр өөр хүн бичсэн бол магадгүй Сильвио Платаас өөр хүн бичсэн бол сонирхолтой түүх биш тийм. Энэ бол зүгээр л одоо нэг хүн сэтгцийн асуудалд орсон. Магадгүй тэр өсвөр насны хямралаанд давж чадлагүйгээр том хүн болж амжаагүй байгаа энэ үе. Гэтэл энэ сэтгцийн асуудлыг давж байгаа үеэ давж гараагүй ч юм уу цаашаа үргэлжилж байгаа ч юм уу тэр нь хамаагүй. Гэхдээ тэрнийг нэг бүрчилж хүн тэмдэглэл бичсэн бол за янз янзын сэтгцийн юутай хүмүүс асуудлаа ингээл эмнэлэгт очиод ч юм уу ингээл тэмдэглэл бичиж болно тийм. Гэтэл тэмдэглэл бичсэн бол тэр тодорхой хэмжээний тэр эмчид юм уу онш тогтоодог тавьдаг хүмүүс хэрэгтэй ямар нэг текст болоод үлдэх баг. Гэтэл энэ бол өөрөө зүгээр нэг юм өөртөө тохиолдсон зүйлийн тухай бичиж байгаа юм шиг мөртлөө цааталт нь асар том гүнзгий уран зохиол явж байгаа. Ямар гоё хэлтэй тэр дүрслэлүүд ямар гоё юу те. Одоо зүгээр тэр адилтгал зөвөрлөлүүд мөрлүүдийн тэр юу юм гэхэд бол зүгээр. Тэгээд яг энэ үнэхээр онцгой байсан учраас дараагийн бүхэл бүтэн үедээ шинэ үеийн хэлийг явах нөлөөсөн юм шиг байна. Одоо бол мэдхгүй бид нэр одоо бол цоо шинэ үе эхэлсэн гэж яриад нь шүү дээ. Энэ чинь X, Z янз ингээл нэг юм үеүүдийн зааг яриад байна. Гэхдээ бидний ойлгодог тэр үеүүдийн заагийг бид нар ямар юун дээр энэ үеийг зааглаж байна гэдгийг ойлгохын тулд энэ чинь Америкаас гарсан англиуд шүү дээ. X юу муу гэдэг чинь Y my generation гэж. Тэгэхээр энийг ойлгохын тулд энэ номыг унших хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр Сильвио Платаас магадгүй зүгээр уран зохиол судлаач тэгж хэлдэггүй ч гэсэн Сильвио Платын энэ ном гарснаас хойших үе гэж хэлж болох үс нэг бүхэл бүтэн үе. Тэр үеийн дэлхийн урлаг уран зохиолд маш том үүрэг гүйцэтгээд одоо үндсэндээ тэр үе бол дуусчихсан юм шиг байна. Тэгэхээр нэг үе өнгөрөөд нөгөө үе дуусна гэдэг нь одоо энэ бол мэдээж нөгөө шашны ч юм уу элдв юуны яадаг нэг майдрын 90 зэрэг гэдэг шиг биш. Энэ бол сэтгэл хамгийн гол нь юундаа байдаг гэхээр уран зохиол урлаг дээр очихлоо сэтгэлгээнийхээ юундаа багшгүй. Тэгэхээр бид нар энэ үеийн сэтгэлгээг ойлгосны дараа урлагийн нэлээд олон зүйлийг ойлгоход амархан болно. Жишээлбэл бид нар одоо болтол одоо
зарим панк хамтлагуудыг яагаад 80-аад оноос өмнө бас тэр элементүүд нь байсан гэдгийг ойлгодог шүү дээ. Тэрнтэй адилхан энэ 60-аад оноос хойш бий болсон энэ өвөрмөц хэлийг яагаад бүхэл бүтэн үеийн хэл болоод тэр хэлэн дээрээс тойрлоод бүхэл бүтэн үеийн сэтгэлгээ ондоо болсон бэ гэдгийг ойлгохын тулд энэ их чухал санагдаад байна. Тэрнээс гадна энэ дээр нэг их сонин зүйл миний хувьд ажиглагддаг нь одоо нөгөө түрүүн хэлсэн дэлхийн 2 дугаар дайны дараах цаг үедээ нийгэмдээ итгэл алдарсан одоо зохиолчид харьцангуйгаар нийгэм хүн төрлөختөнд чиглэсэн их тийм том асуудлуудыг одоо үзэл санаагаа бичгтээ гаргаж ирж байсан. Гэтэл энэ Сильвия Плат гэдэг маань бол зүгээр нэг 20 орчим насны нэг эмэгтэй амьдралаар манай нийгэм яг яагаад байгаа юм? Би өөрөө яагаад байгаа юм? Бид нийгэм бие хүн хоёр хоорондоо яагаад үл ойлголцоод байгаа юм? Иннээсээ болоод бид яагаад сэтгцийн асуудал тулгараад байгаа юм? Эсвэл хүмүүс нэг нэгээ яагаад ойлгохгүй байгаа гэдэг асуудлуудыг гаргаж ирсэн. Тэгээ энэ нь явж бидний үл ойлголцол бол 20 настай хүүхдээр одоо эмэгтэйдэр сэтгцийн өөрчлөлтөөр асуудлаар илэрч байгаа бол энэ нь явж бидний нийгмийн нийгэм маань өөрөө тодорхой нэгэн байдлаар асуудалтай болцсон юм шиг үс нэг тийм нэг санаа гаргаж ирсэн болоо гэж би хувьдаа үздэг. Тэрнээс гадна одоо сэтгцийн ямар нэгэн асуудал гэдгийг чинь хуучин ер нь энэ 60-аад онд ч гэсэн тийм одоо манайд ч гэсэн одоо хэвээрэл байгаа. Эний чинь бүр амар ер бусын онцгой байж болшгүй юм гэж үзээд байдаг шүү дээ. Гэтэл энэ ер бусын байж болшгүй юм гэдэг зүйл бол ерөөсөө бид нар өдөр тутамд бид нар сэтгэл санааны янз янзын эрүүл төрөлтөнд автчихдаг. Тэгсэн мөртөө тэрнийг жишээлбэл өнөөдөр би буруу хөл дээр босчлоо гэл өнөөдөр би жоохон сэтгэл санаа онцгүй байна гэл өнгөрөөдөг. Гэтэл хүний амьдралд нэг өдөр сэтгэл санаа онцгүй байх биш, нэгэн үе сэтгэл санаа онцгүй байх үе зөндөө тохиолддог. Гэтэл энийг дотроос нь ингээд хүн хараад ингээд тэрнийг бичгэлээр энэ магадгүй энэ арманаас хүн бидний одооны нийгэм чи айгүй хэцүү нийгэм шүү дээ, стресстэй. Хүн маш олон хүмүүс одоо бидний баг байхад сонсогддгүй байсан асар олон одоо өдөр тутам сонсогддог болж байна. Гэтэл энэ бүхнийг хүн ямар нэгэн газраас эмчлэх юм уу эсвэл буруутны нийгмээс хайхаас илүү эхлээд өөрөө ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энийг ойлгоход хин Сильвия Плат бол өөрөө асуудалтай байсан. Гэхдээ өөртөө тулгарсан асуудлыг асуудал муу юм уу эн чинь биш юм уу гэж хүн уншсан эргэлцүүр хэмжээнд бичсэн. Тэгэхээр бид нэр ингээд явахлаар магадгүй сэтгцийн асуудал гэдэг зүйл нэлээд харьцангуй ойлголт болж тарах гэдэг байгаа байхгүй. Яг энэ дээрээс ингээд аваад үзэхлээр энэ нэгдүгээрт нь Сильвия Плат гэдэг маань өөрөө сэтгцийн яг бидний ойлгоод байгаагаар асуудалтай хүн мөн үү шүү гэдэг нэг тодорхой байна. Яагаад тэгэхээр энэ хэрвээ сэтгцийн асуудалтай байсан байлаа гэд энэ хүн тэрнийг хөндлөнгөөс ажиглаад одоо өөрөөр хэлэх юм бол эрүүл бус ухааныг өөрийнхөө эрүүл бус ухааныг өөрийнхөө эрүүл ухаанаар ажиглаад эрүүлэр бичнэ гэдэг бол одоо яг ийм онгодтой авьяастай өөр хүн биш болохоор над бол их л сонин санагдаад байна л. Одоо жишээлбэл дэлхийн уран зохиолууд иймэрхүү жишээ бас урд нь байсан шүү дээ. Жишээлбэл галзуу хүний өдрийн тэмдэглэл ч юм уу тий. Гэтэл тэр чинь бол яаж юм гэхээр зориуд нөгөө зохиогч бол яасан гэхээр зориуд тэр хүний галзуу гэдгийг харуулах гэдэг. Гэтэл энэ дээр ерөөсөө л байгаагаараа байгаа учраас энэнийг уншсан хүн за энэ хүн ерөн сэтгцийн том асуудал орцсон тэрнийг биччихтэй гэж буяхаасаа илүү өөрийнхөө дотгошоо илүү орохоор тий. Тэгэхээр энэ бол нэг уран зохиол хуучин ханддаг байсан юмнаас шал өөр концепц нь ондоо болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ хүний одоо зохиолын гол дүрийн эргэн тойрных нь хүмүүс нь өөрснөө өөрчлөлттэй юм шиг бидний ойлголтоор. Эм чин хүртэл одоо 1960-аад оны яг одоо бид нөгөө таны хэлжсэн тэр хөхөөний үүрэн дээгүүрх нислэг энтрээс эхлээд тэр сэтгцийн өөрчлөлтийг хэрхэн эмэндэг тухай маягийн тэр кино номнуудыг харж байгаа цахилгаанаар эмчлэг явуул түгээмлэл байж л та. Тэрнийг бол жишээ нь энэ эмэгтэй бичсэн байгаа. Тэгээд тэрнийг бичихтэй тэр цахилгаанаар эмчлүүлсэн хүнд ямар мэдрэмж төрдгийг нь бүр ингээд нэг бараг хайрсан маханд мэдрэгдэхэр бичсэн баг жишээ. Тэгэхээр хүнийг тэгж эмчилж байгаа хүмүүс маань
тэгж эмчилгээг шаардаад эрүүл болохыг шаардж байгаа нийгэм маань өөрөө эрүүл юм уу? Эсвэл нэг жаахан өөрөөр хандж байгаа хүмүүс нь эрүүл байгаа мó гэдэг бас нэг тийм хоёр янзын зөрчил гарагдав. Наадах чи их гоё юу шүү. Одоо жишээлбэл тэр чинь өөрөө тэртээ тэргүй ингээд зочирцсан байгаа юм шүү дээ. Нийгмийг хүлээж авч чадахгүй, нийгэмтэй дасаж зохицож чадахгүй, нийгмийн тулгаж байгаа бүх нийгмийн энэ зөв гэж үзэж байгаа юмыг тэрнийг зөв гэж үзэхгүй. Одоо жишээлбэл хүн ажил хийх хэрэгтэй гэж байвал тэр өнөөдөр би басмаар байгаа өдөржингөө унтаад өнгөрөө. Нөгөө төрөл яагаад ингэж идэм гэдээ ойлгохгүй. Ингэсэн байгаа хүнийг зочирд орсон байгаа хүнийг юу яахын тулд эмчилгээ. Зочираадаг тийм эмчилгээ. Тэр нь яг юуных нь эмчилгээ багтаа. Яг энэ дээр ингэж харахад бол тэр бол зүгээр тамлж байгаа хүнийг тэр бусдаас өөр байгаагийнхаа төлөө тамлагдах ёстой. Тэгээд яг энэ зохиолын дараа ч юм уу яг тэр 2 дугаар дайны дараах нэг удлын их тийм сэргэн мандалт нөгөө мудлын их тийм гутрлын дараах үед Платергүүтэй энэ зохиолчид гарч ирснээр л нөгөө 67 оны бидний мэдэхгүй нийгэмд их нөлөөлсөн юм шиг байгаа дэлхийн хагас. Тэр ч үүднээс нөгөө залуучууд нь бид яасан чи яадгийн гэдэг одоо өөрийнхөөрөө байна гэдэг тэр нэг рок хиппи хандлагууд нь гарч эхэлж байгаа жишээтэй. Эсвэл бидний дөнгөж 90-ад оноос эхэлж бараг танилцсан тэр уран дүрслэх урлагийн одоо тэрслэлүүд шүү дээ эдгээр чинь. Нийгэм ингээд байдаг, ягаад заавал тулгаад байдгийг. Нөгөө талдаа энэ зохиолын нэрч тэр гэж би бодоод байгаа. Хонхон шил гэж манайх орчуулсан, Монголд орчуулсан байгаа. Тэгээ нэг шил гэдэг маань өөрөө ямар нэгэн л хүрээ хязгаарыг бас бэлэгдээд байгаа мó гэж. Юунаар анх би нэг орсоор уншиж ирсэн. Орсууд болохоор Пастикляным калпак гэдэг нь болохоор одоо нэг юм таг шиг юм байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр шилэн калпакны доотлолт тэгэхээр энэ өөрөө нөгөө нэр нь болохоор бэлэгдлийн одоо энэ яг хавцны зурган дээр байгаа шиг яг нөгөө сэтгцийн хувьд хачин байдалд орохлоор л өөр дээр нэг юм битүү шил яагаал өөр орчинд орчих шиг болчтой тийм мэдрэмж. Тэгэхээр энэ өөрөө яг энэ бэлэгдлийн энэ арманы бэлэгдлийн нэрийг шууд зохиогч юу хэлсэн бэ гэдгийг яах юм бол энэ ерөөсөө сэтгцийн асуудал байгаа байхгүй. Сэтгцийн юм. Тэгэхээр энэ арманы нэрийг өөрөө яруу найрагчин учраас бэлэгдлийн нэг юм хонхон шилний доор гэд яатсан болохоос биш. Яг үнэндээ тэр хонхон хэлбэрч шил гэдэг бол тэрэнд яг л нэг тийм шилэн дор орсон юм шиг мэдрэмж төрүүлж байгаа нийгмийн дарамт байгаа. Тэгэхээр бид нэр саяхан болтол ерөнхийдөө сэтгцийн асар олон эмгэг гэдэг бол ер нь байгалийн зүйл гэж үздэг байсан шүү дээ. Гэтэл яг үнэндээ яг өнөөдөр одоо бид нэр орой болгон зургатаар ингээл янз янз яаж ин хүүхдүүд өсвөр насны хүүхдүүдийн юу сэтгцийн асуудал ингээд байсыг л элдв санаа зовмоор мэдээнүүд гарч идэг. Тэр бүхнийг ингээ харахад бол энэ нийгмээс болж байгаа байхгүй. Бидний хуучин одоо намайг хүүхэд байсан үед ийм асуудал байгаагүй. Яг гэвэл тэр үед нөгөө нийгэм өнөөдөр хүнийг хэтэрхий ямар нэгэн байдлаар ингэж их шахдаг тийм шахалт байгаагүй юм байна. Магадгүй бид нар тэрнээс болоод олигтой юм сураагүй ч юм уу, олигтой боловсроогүй ч юм уу, олигтой юмыг ойлгож чадаагүй зарим цаг хугацааг алдсан байж болно. Гэтэл өнөөдөр юу ч алдахгүй гэдэг байгаа энэ их ингээд тэмүүлэл энэ хажуугаар нь хүүхдүүддээ юу ч алдуулахгүй гэж тадлаас нь ингээд шахаж байгаа энэ юу чинь нэг төрлийн хонхон шил болж байгаа байхгүй. Тэгээ энэ хонхон шил гэдэг зүйлд одоо бэлэгдэл дүрслэл энэ хонхон шилэн дотор нь байгаа тэр нэг одоо хүн нь зохиолын дүр юм шиг нэг талаас нөгөө талаас хонхон шилний гаднаас ажиглагч нь нийгмийг хонхон шилний цаанаас ажиглаад байгаа юм шиг гол дүр нь. Тэгсэн чинь тэр нь ингээ яг зохиолын төгсгөл зохиол яг ингээ бүхэлдээ ороод ирэнгүүт зохиолын дүрмч дээр нийгминч дээр энэ хонхон шилнийхээ дотор байгаа зохиолч одоо юу гэх юм барыг бурхан лугаа адилаар тэрнийг ингээд нийтэд нь ингэж хараад байгаа юм шиг тийм хүчтэй зохиол. Тэгээд одоо энэ манай Голбаатар бол хэлж байгаа шүү дээ. Би бол одоо яг өнөөдөр яригддаг юмыг
тэр 60-аад онд бичсэн байна. Одоо би бол одоо маш ирээдүйтэй, хожим маш өндөр цалинтай эмч болох тийм юутай хүнтэй гэрлэх юунаас шууд татгалзаа те өөрийнхөө байх өөр зам сонгосон. Гэтэл өнөөдрийн юу бол яаж юм гэхэлэр хүнийг дүгндэг юмнууд нь дандаа яг нөгөө тэр хүний татгалзаж байгаа бүхнээр дүгнж байгаа шүү те. Ирээдүйтэй орлоготой юу ч гэдгийг те. Гэтэл хүн өөрийнхөө байх гэдэг ямар чухал юм. Магадгүй энэ хонхон шил гэдэг нөгөө утгаараа тэр нөгөө өөрийнх нь дээрээс гинт юм нэг юм том шилэн 50-оор таглаа шиг юм битүү сав ирээл бууцсан юм шиг болсон үед л тэр ингээл юугаар имлэг твтэд ингээд байгаа боловч магадгүй тэр үедээ тэр жинхэнэ өөрөөр байгаа байж магадгүй. Яг тэр үед юунаас яахыг хамгаалаад. Тий хамгаалагдсан. Яг тэр хонхон шил чинь магадгүй тэрний хамгаалагдсан мэдрэмж нь хонхон шил. Тэгэхээр энэ хүний хувьд тэр сэтгцийн юу асуудал нь аврал болж байгаа юм шиг. Энэ тэгээд өөрөө үнэхээр Сильвио Плачин үнэхээр мундаг яруу найрагчтай. Чи шүлгүүдээс нь бас уншижсэн байлгүй. Манайхан ч гэсэн сүүлийн үед шүлгүүдийн мерсэр нилээд их орчуулсан. Тэгээд энэ N6-тэй энэ хоёр чинь бол угаасаа нэг тийм хоёулаа нэг тийм асуудалтай, хоёулаа аймаа хорлсон, хоёулаа яруу найрагч дэсрэлттэй нэг онцгой 60-аад оны тийм хоёр онцгой яруу найрагч байсан. Тэгээд энэ яруу найрагч хүний энэ ном ч гэсэн би яруу найргийн ном гэж боддог. Ер нь хэдийгээр тэнд гарч байгаа өдөр тутмын юунууд нь ингэж байгаа ч гэсэн тэр тэнд шүлэг яаж төрдөг гэхлээр шүлэг ерөөсөө ямар ч барьергүй тэр хүн өөрөө юу бодон тэргээрэл бичих ёстой. Хэрвээ за энэ одоо нэг ингэчигээл манай нөө хуучин юу яадаг байсан шиг намын эх орны тухайд уулмал гэдэг шиг юмнууд ингээд бичих юм тэн чи яруу найраг байхгүй болж шүү дээ. Тэрэн шиг энэ яг яруу найраг бичигддэг зарчмаар бичигдсэн. Гэхдээ мэдээж үйл явдалтай яруу найргийн биш. Гэхдээ тэргүй адилтгал зөвөрлөлийн хамгийн юмнууд нь хараад хахад үнэхээр гоё. Тэгэхээр ер нь залуу хүмүүсийн хувьд ер нь залуу хүмүүсийн ч биш ер нь уран зохиол сонирхдаг хүмүүсийн хувьд яалж жаргахгүй алгасчиж болохгүй л ном санагдаад байгаа. Тэгээ энэ нөгөө бидний их олон жил уншсан дөрүүдийг чинь бид нэр их гоёор хувааж авч үздэг байсан. Эрэг дүр, сөрөг дүр гэдэг. Тэгээ тэр эрэг дүр, сөрөг дүр гэдэг яг үүндээ онлын ойлголт маань бол явж нөгөө хүн төрлөختний сэтгэлгээний их гинэн байх үед л гарч ирсэн. Аман зохиолын зүйлсийн дүрийг л одоо эрэг сөрөг гэдээ хуваачвал болж байгаа юм л та. Одоо Сайнтлын Баатар тэр чигээрээ Цагаан Муутлын Баатар тэр чигээрээ хар. Гэтэл яг одоо их гайхамшигтай гэж болох зохиолчид үеийн үед хүн гэдэг бол ерөнхийдөө нэг бол алаг нэг бол саарл юмаа гэдгийг л гаргах гэж л их зовж ирсэн. За тэрнийг нь бид бол харьцангуйгаар нэг 20 дугаар зууны үед л олонхоороо хүн бол ер нь тийм саарл юм байна, амьдрал саарл юм байна гэдэг дээр арай л олон хүмүүс нэг тийм гэж зөвшөөрж эхэлсэн баг. Яг тэр эрэг сөрөг гэдэг ангиллаар аваад үзэх юм бол энэ дүрийн аль нь энэ дүр бол эрэгч дүр, сөрөгч дүр биш. Бидний ойлгодог одоо бидний их олон жил үзчихсэн тэр дүрийг ойлгодог ойлголтоор бол ер нь одоо магадгүй бүр нэг тийм үл бүтэх итгэж шиг баг. Одоо нийгмийн сайн сайхан бүтээн байгуулалтаас хоошоо суусан итгэж шиг л санагдаж байна. Гэтэл энэ нөхөр бол зүгээр л хүн. Энэ зохиолын гол дүрийн 20-той нөхөр бол цааны хүнтэй эрэгтэй хүнтэй үерхсэн ч яадаг байсан ч яадаг юм. За эсвэл би ажил хийсэн ч яах вэ, байгаагүй ч яах вэ? Ер нь бидний одоо яг үнэндээ бол бид ихэнх тохиолдолд нэг одоо нийгмийн шаардлагаар их үү эсвэл одоо бүр яалтчгүй биологийн хүслээр их үл ажил хийдэг болохоос яг үнэндээ тэгэл учиргүй ажил хийгээд алаад л улсаа хөгжүүлэх гэдэг хүмүүс яг үнэндээ хидч байдгийг яг үнэндээ бол одоо байдаг л байх л цаанаасаа төрсэн хүмүүс. Даа ялангуяа нөө 20-од настай байхад бол ер нь ихэнх тохиолдолд нийгэмтэйгээ зөрчилддөг, эсвэл өөрөө өөртөөгөө зөрчилддөг, гарах гарцгүй болдог, гарах гарц нь магадгүй өөрийгөө тусгаарлах байдаг. Тэр нь магадгүйгээр эргээд өөрөө өөртөө муугаар нөлөөлж болзошгүй, өөрөө өөртөө сайн сайхан санагдж байгаа муу зүйлс нь эргэн тойронд ч бас магадгүй муу мухаг авчирч болно гэсэн л одоо гисэн хандлагаар аваад үзэх юм бол энэ Сильвио Плат бол магадгүй өөрийнхөө амьдралыг ингэж бидэнд харуулж дэнчин тавиад л явцсан юм шиг.
нийгэм байна та нар тэрнийг ойлгосоо гэж хэлээд явцсан юм шиг л нэг тийм их олон талаас нь хандаж болох зохиол. Их олон талаас нь хандаж ярьж болох зохиол бол жинхэнэ зохиол байдаг. Тийм. Ер нь тэр одоо жишээлбэл бид хоёр дүүр гэж ярьж байна. Одоо магадгүй энэ дээр уламжлалт ойлголтоор бол энэ огт дүүр биш ч гэж магадгүй. Чи нэг монолог юм шиг байгаа шүү дээ. Эсвэл нэг хүний тэмдэглэл шиг те. Магадгүй нэг юунаас авахуулаад тэр нэг сэтгүүлд юугаар модны сэтгүүл очсноос авахуулаад нэг ингээл сүлдийн сэтгцэн имлэгт очих хүртэл бүх тэмдэглэл юм шиг. Гэтэл тэр тэмдэглэл донд тэр хүн өөрөө тэр үедээ яаж хүлээж авч ирснийг би мэдэхгүй байна. Гэхдээ тэр үеийн ойлголтоор энэ армаа бас мөн байсан үгүй юу гэдэг бас эргэлзээтэй тийм. Магадгүй энэ юуных нь армаа байдсан бэ? Нэг нөхрийн л одоо нэг невротик нэг тэмдэглэл байж тээ гэж үзчихсэн хүмүүс зөндөн байсан баг. Яг л тэр үе чинь бас сонио үе учраас. Гэхдээ энэ юуг өнөөдөр эргээд харахад энэ нэгдүгээр бүхэл бүтэн үед нөлөөлсөн онцгой армаа гэдгээс гадна өнөөдөр бидний хувьд энэ уран зохиол өөрөө ямар үнцэнтэй юм бэ гэдгийг ойлгоход их чухал. Яг гэвэл энэ бид нар маш олон зүйл дээр жишээлбэл одоо нөгөө хуучин зохиолыг ингээд явангуудаа одоо дүүр гэдэг шиг үзэл санаа манаа гэх энэ юу нь юу хэлэх гээд байгаа энэ зохиол юу яах гэсэн гэл тэгэнгүүтээ энэ яг тэрний тухай юм юуны тухай юм ямар сэтгэвтэй юм тэр гэл гэтэл өнөөдөр бид нар энэ бүх ойлголтоос салахгүй бол ахаал нэг уран зохиолын тухай өгшөрмөл юутай ахаад хэдий явах жишээлбэл ямар нэгэн номыг явангуудаа тэр юу гардгийг ямар сэтгэвтэй зохиол юм тэр яг ямар санаа дэвшүүлсэн зохиол юм гэл одоо бол бид нар ярьдаг шүү дээ гэтэл энд жишээлбэл ийм гардаг гэд хэлэхэд чи хамгийн түрүүнд хэллээ юм. Тэмдэрхий давчхан баг гарч байгаа юм ийм маш жоохон тий. Нөгөө л нэг юм. Гэтэл энийг ийм тухай гэж хэлсээр хүн энийг унших сэтэл төрөхгүй. Гэтэл магадгүй энэ дэвшүүлсэн санаа гэж тэгэхээр тэнд нэг дэвшүүлсэн юм байхгүй. Одоо бид хоёр хэдийгээр одоо нөгөө талаас нь өөр өөрсдийнхөө яриад нийгмийг ингэж байгаа. Яг үндэ энэ тэр шилэн галпак гэдэг бол нийгэм юу юм аа эсвэл өөрийгөө сэтгцэн өвчин гэдэг бол өөрийнх нь хамгаалт юм аа энэ бид хоёр тийм гаргалгаа хийж байгаа болохоос энэ тийм гаргалгаа хийх боломж ч бас байхгүй ч магадгүй. Тэгэхээр эцсийд уран зохиол гэж цэврээрээ юу юм бэ гэдгийг олж харахад энэ текст өөрөө их чухал бичсэн. Тэгээ яг эн чинь нөгөө явж нөгөө 20 дугаар зууны ертөнц цул текст гэдэг л агуулга явчихж байгаа юм. Нөгөө талдаа бид нөгөө таны хэлээд байгаа уран зохиол гэж яг юу юм бэ гэдэг. Уран зохиол гэж яг юу вэ гэдгийг одоо янз бүрийн тол бичгийн онлын үгнүүдээр хэлж болно л та. Уран сайхны хэл найруулгыг ашиглаж бичдэг уран сайхны сэтгэлгээний нэг хэлбэр гэдэг ч юм уу. Яг үнэндээ 4-р курсын оюутнууд өнгөрсөн 7 хоногт зүгээр нэг завсарлагын үеэр надаас асуусан. Өөрөөр хэлэх юм бол нөгөө Хувь Баттар гэдэг нөхрөөс асууж байгаа. Багш Баттар гэдгээс. Би хариулсан. Уран зохиол гэж яг юу вэ гэдгийг би л мэдэхгүй. Гэхдээ тэрнийг хүн бол мэдэрч болно. Мэдэрсэн зүйлээ бид бол илэрхийлэх боломжгүй зарим зүйлсийн нэг нь бол уран зохиол юм аа л гэж. Тэрний нэг нь бол энэ Сильвия Платын зохиол. Нэг талаар энэ зохиолыг уншихаар хөгжилтэй ч юм шиг. Нэг хүүхэд ингэж явж байгаа. Ер нь уншихад гоё штэ. Их гоё. Нөгөө талаар айгүй харамсмаар эмгэнэлтэй ч юм шиг. Тэгэхээр энэ нэг зохиолын дүрийн энэ их олон талт байдлын энэ илэрлэл нь бол ерөөсөө энэ зохиол бол явж хүний тухай зохиол. Тэр нь эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, Америк байна уу, Монгол байна уу, Орос байна уу ерөөсөө ялгаа байна. Тэгэхээр явж нөгөө уран зохиол гэдэг нөгөө таны тэр одоо уламжлалт онлын ойлголтыг өөрчлөх хэрэгтэй гэдгийн эсрэг нэг хэлэхэд уран зохиолтой энэ онол дээр бид уран зохиолын судлагдах хүн бол гагцхүү хүн гэж авч үздэг. Гагцхүү хүнийг л ямар нэгэн байдлаар нь үзүүлдэг. Гэхдээ ихэнх зохиол магадгүй одоо хүн төрлөختнийг бид нар бичгийн соёлыг 5000 жилгээ аваад үзэхэд хэдэн сая зохиолч, хэдэн тэрбум зохиол бичснийг бид мэдэхгүй. Гэхдээ хүн төрлөختөнд нэг багцаагаар барьцахаар нэг 100 зохиол байхад бол ер нь тийм ээ бараг болцохоор хамттай ойлголтыг авчихна. Тэрний нэг нь тэр 100 зохиолыг бол бид ёстой харин одоо эмгэнэлт дөрөв, инээдмийн дөрөв, ямар дөрөв гэж бол ангилах ямар ч боломжгүй тийм дөрүүд байдаг. Тийм ээ. Тэгээ ер нь бол Сильвия Плат өөрөө
бас инээлтэй амьдрал туулсан мэдгүй бидний харж байгаа шүү дээ. Яг өөрөө бол үндсэндээ хамгийн сүүлд тэр нэг амиа орлох үедээ маш аз жаргалтай байсан ч юм уу тэрний хинч мэдэхгүй. Хамгийн гол нь Сильвио Платын энэ зохиол Сильвио Плат гэж хэн байваа гэдгийг ойлгоход хамгийн том хөшүүрэг болох ном. Магадгүй шүлгүүдээс ч ягаад гэвэл шүлгүүд нэг тийм ялдаал бэлэгдэлтэй нэг тийм нэлээд нууцлаг юмнуудтай учраас тэр шүлгүүдийнх нь хэлэн нэлээд хэцүү. Гэхдээ Сильвио Плат бол бараг шүлгүүд нас барснаасаа хойш Пулитцерийн шагнал уран зохиолын төрөлд авсан баг цорын ганц хүн баг шүү. Тэгэхгүй өөр хүн байгаа л ах зүгээр. Гэхдээ тэгээ бодглохлоор энэ тэгэж үнэлэгдэхэд нь энэ армаа их чухал нөлөө болсон юм шиг байна. 60 чинь 61 онд гарлоо. 61 онд хэвлэгдэнгүүт тэр юу ч бөөр сүулт нь тэр Пулитцерийн шагналыг яруу найрагт нь олгосон. Тэгэхээр тэр өмнө нь гарсан тэр шүлгүүд нэг л ном, шүлгийн нэг ном баг 2 ном амтан гарсан байна. Бараг нэхэн шагнадгүй шагналыг тэр хүнд өгж ийн гэдэг бол үнэхээр за энэ шинэ 90 үе магадгүй Сильвио Платын 90 үе ирчлээ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй тийм цаг үе ирсэн биш үү. Тэгэхээр мэдээж нэгэнт тэр нэг цөөвтөр ганц шүлгийн ном гаргаад тэгэл энийг ийм монолог хэлбэрийн армаа бичээл өгсөн хүнийг дахин тэгж Пулитцерийн шагналыг тэр дээд шагналыг уран зохиолын салбарт нь өгөх шаардлага байсан нь юу вэ гэхээр энэ ном өөрөө яруу найрагчийн хувьд тэр хэн байсныг таних илүү том гүүр болсон юм шиг байна. Тэр чинь ганц нэг шүлэг бичижсэнээс шүлэг бичихгүй байна энэ нөхөр чинь. Тэгэхээр яг энэ арманд өгүүлэгдсэн юмны дараа жинхэнэ яруу найрагч болсон юм шиг байна. Тэгэхээр магадгүй энэ уран бүтээлч хүмүүст тэр тусмаа уран зохиол ойлгохтой уран зохиолыг шимтэх гэж магадгүй уран зохиолыг бичих гэж оролдож явж байгаа хүмүүст энэ бүр сургагч шиг том чухал ном гэж би бодоод байдаг. Тэгээ энэ нөгөө таны орчуулах орлого хийж байгаад нэг ойлгоход бэрх нэг зүйл байгаа гэсэн шүү дээ. Тэр зүйл нь л ерөөсөө одоо нөгөө хүн төрлөختний мөнхийн эрэл би хэм бэ? Амьдралын утга учир юу вэ гэдэг асуултанд л зангилагдаад байгаа шүү. Бас энэ зохиолын өөр нэг өнцөг нь гол дүр маань бол ер нь бас нэг утга учир хайгаад л яваад байгаа л та. Утга учир гэхдээ ерөөсөө олохгүй яваад байгаа. Олохгүй байгаа нь ч утга учир юм шиг. Тэгэхээр энэ нөгөө утга учирын тухай эрэл маань л одоо бидний одоо өнөөгийн нийтийн тооллын 2024 онд энэ олон шашин, энэ олон философи, энэ олон зохиол гарч байгаа гол өнцөг. Тэрний олчих юм бол эднээс цаашаа гарахгүй л байх л та. Тэрнийг бид олон талаас нь харж чадж байна гэдэг маань л ерөөсөө бас л одоо нэг том өвөл баг. Ер нь бид нэр юу гэж боддог вэ гэхээр уран зохиол дээрчтэй, урлаг дээрчтэй ямар нэг юм олох гээд ямар нэг юм олж авах гээд хайгаад ийн гэж хүмүүс бодоод байдаг. Гэтэл юм олох нь ерөөсөн гол биш. Хайж байгаа тэр үйл явц нь чухал юм шиг байна. Тэгэхээр юу хайж байгаа нь магадгүй чухалч биш байж магадгүй. Тэгэхээр энэ хонхон шиллийг уншиж байгаа хүн яг яах гээд байгаа юм? Эцэст энэ хүн ирүүлчих гээд байгаа юм уу? Эсвэл бүр ингэж энэ чигээрээ балархах гээд байгаа юм. Үлдэх гээд байгаа юм уу? Ягаад гэвэл тэр хүний хувьд аль нь ч гэсэн асуудалгүй байгаа байхгүй тийм. Тэр хүн сэтгцийн асуудалтай гэж харагдах үз байдлаар байгаа ч гэсэн тэр хүний хувьд өөрт нь ямар ч асуудал биш. Тэнд очиод магадгүй тэр эмчилгээ хийлгэж байгаа нь харин том асуудал үүсгээд байгаа. Тэгэхээр бид нар юмыг тогтсон хэмжээгээр харахаас аль болохоор зайлсхий хийж ижил нэг урлаг уран зохиолын цаадал бид нар бол нийгэм зохицож чаддаг хүмүүсийг бэлдээд нийгэм зохицож чаддаг хүмүүс хүчтэй гэж ойлгоод байдаг тийм. Гэтэл хүчтэй байна гэдэг нийгэмтэй нийгэмгүй өөрөө юмаа гэдгийг уг нь бол альва нэгэн шинжилэл өөрчлөлт гэдэг бол өмнөх уламжлал тогтсон хэм хэмжээг эвдчихэж бий болдог. Гэтэл бид нийгэмдэр дандаа тогтсон хэм хэмжээтэй зүйлийг хүсдэг буюу үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ дээрээс нөгөө нийгэм хүн хоёрын хоорондын хамгийн том зөрчлийнх нэгтэл нь гарч ирээд байдаг юм шиг байгаа. Тэр нөгөө энэ гол дүрийн одоо аялал гэхүү юу гэхүү тодорхойгүй цэгээс тодорхойгүй цэг рүү явж байгаа аялал гэж болох бол тэр дүрслэл бол бас яг их гайхамшигтай зохиолууд дээр их нийтлэг байдаг л та. Алдарт Кихот байна. Аялал байдаг. Яг утга учир хайгаад байвал утга учир гэж харахаар солиорл гэж байвал солиорл гэж харахаар
эсвэл нэг алдар кодо хүлээхэд тий. солиорл гэвэл бас солиорл. Ер нь дэлхийн уран зохиолыг ер нь галзуучууд л чирж явсан. Ер нь тийм байгаа шүү дээ. Эрүүл ухаантай нөхдөөд яг хамгийн супер уран зохиолуудыг чирээд явсан тохиолдол ер нь маш бага шүү дээ. Эрүүл ухаан гэдэг маань өөрөө стандарт юм л да. Стандарт ухаан. Стандарт ухаанаас зайлсхийсэн цагт л тэр сэтгэлгээний нөгөө сэтгэлгээний тэр хүний ер нь сэтгэлийн гүнд чинь байгаа юм бидний одоо энэ бий болгосон ойлголт төлөвшүүлсэн хэвшүүлсэн энэ юмудаас өөр зүйл учраас бид нэр тэрлэгээ өөр аргаар нэвтрэхгүй бод энэ номын ч юм уу энэ нийгмийн ч юм уу эдний аргыг хэрэглээд өөрийг нь таних гэж бол байхгүй юм шиг байна. Адраматай мөртлөө уншихад маш гоё. Тэгээд цаана агуу их авьяастай бичигдсэн ийм нэг өвөрмөц номын тухай. Үнэхээр яхаарахгүй алгасч болохгүй ном. Өнөө цагийн боловсралтай уншигчд хэд унших ёстой байх. Тийм ном. Тэгээд ийм номын тухай биднэрт сонирхолтой яриа өрнүүлсэн. Баттар доктортой баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Би та бүхэндээ одоо Малка хамтлагийн Sing It Back дуу төлөвлөх гэж байна. Энэхүү дуу нь болохоор 1998 онд анх цацагдчихсан. Тэр үедээ UK chart-нд тэргүүлсээрсэн юм дууга. Сүүлдэх юм бол 2000-ад оноос хойш DJ-нэр ремикслээд одоо хүртэл хүмүүсийн сэтгэл тоногсоор байгаа дууга. Тэгээ та бүхэндээ Sing It Back дууга төлөвлөе. When you are ready, I will surrender. Take me, I do as you wish. How you want your ways, always the best way. I have succumbed to this passive sensation, peacefully falling away. I am a zombie, your wish will command me. I'll face a fall to my knees. Bring it back, sing it back. Bring it back, sing it back to me. Bring it back, sing it back. Bring it back, sing it back to me. Cannot control this empty delusion, lost in the fire below. And you come running, your eyes will be open.
سمغار ورتيها الشكا واجي غيماني فرقت واجي غيماني فرقت صوت الطين هرد الوند تكما دغمان جمع رقد تكما دغمان